Шум үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн хамран болон айлтгая. За өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор тун удахгүй энэ оны 5 дугаар сарын 3-нд Британий Лондонд болох монголчуудын чуулга уулзалтын анхны уулзалтуудыг зохион байгуулж байсан төлөөлөгчид хүрэлцэн ирээд байгаа маа. Ингээд өргөдөж ирсэн зочтой танилцуулъя. За эхний хүн маань Даваасан Бууга 2002 оноос 2008 онд Монгол улсаас Британд суугт элчин сайдаар ажиллаж байсан. Тухайн үед чуулганы янгалан зохион байгуулсан ажилласан юм хүн байгаа. За хоёр дахь хүн бол Бөмбөчөр Монгол Улсын их сургуулийн нийгэм судлал антропологийн эрхлэгч юм судлаач залуу байна. За гурав дахь төлөөлөгч маань мөн эдгээр төрөөчийн дөрвөн чуулганыг зохион байгуулцад гар бие оролцож илтгэл тавьж байсан ган тулга хэмээх ийм залуу байгаа. Монголын ах дүүрчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын албачдаг ийм залуу байна. Тэгэхээр эхний асуултаа би Даваасан Буугаас асууя гэж бодож байна. Та бол энэ хөө чуулганыг анхлан санаачилсан, зохион байгуулсан. Тухайн үед энэ чуулганыг зохион байгуулах санаа сэтэл хаанаас төрсөн бол энэ талаар яриа эхлэх үү? За баярлалаа. За юу нэг өмнө телевиз үзэгч олон түмэнд энэ өдрийн амгалан өрөө танаа телевизийн хамт олонд амжилт хүсье. За энэ нэвтрүүлгийг ашиглаж энэ удаа 5 дахь удаа зохион байгуулах гэж байгаа чуулга уулзалтанд оролцогчдоо салуун баяр хүргэж тэдэнд ажлын амжилт хүсэн өрөөё. За анх 2005 онд бид монголчуудын холбоо одоогийн монголчуудын холбооны дарга ерөнхийлөгч гэж биддэг Зэрэн Батбат хоёр ярьж байгаад энэ анхны уулзалтыг зохион байгуулсан юм. За уулзалт зохион байгуулсан гол зорилго бол бас тэнд 3-4 мянган монголчууд байдаг. Түүнээс гадна нэлээд олон оюутан залуус байгаа юм. Одоо аспирантурд, докторийн зэрэг хамгаалж байгаа, бас тэнд ажилладаг ийм олон хүмүүс бий. Тэдний одоо санал бодлыг нэгдүгээрт сонсъё. За хоёрдугаарт бас харилцан мэдээлэл солилцъё. Гуравдугаарт бол бас тэнд байгаа хүмүүстэй Монголынхоо эдийн засгийн байдал, нийгмийн байдал, Монгол юу хэрэгтэй байна, цаашдаа хөгжил ямар зүйл хэрэгтэй байна гэдгийг бас тэд нартай өгье гэсэн энэ санаа сэдлийн үүднээс анх зохион байгуулж байсан юм аа. Тэгэхээр 2005 оноос сэдвүүгээ 4 удаа урд нь зохион байгуулагдчихсан байна. Энэ жилийн хувьд бол миний сонссноор сэдв нь 2 хэсэгт хуваагдсан. Нэг нь өнөөгийн одоо дэлхийн дахныг хамаарсан энэ хямралаас одоо удан гарах үр дагаврыг монголчууд хэрхэн даван тулах талаар харьд байгаа монголчууд санал бодлоос солилцох, харьд төдийгүй одоо энэ эх орондоо байгаа хүмүүс ч мөн оролцох санал бодлон солилцох. Нөгөө талаар соёл, зан заншил, уламжлалын талаар бас харьд байгаа хүмүүсийн дархлааг бэхжүүлэх тал дээр бас нэлээд төлөвлөгөө гарна гэсэн юм чиглэл гаргасан юм байлээ. Тэгэхээр энэ тал дээр бас та ямар бодолтой байна? Тэгэхээр ер нь бидний нэг байнгын сэдв байдаг. Тэрний өгөхөр Монголын төлөө, Монголын хөгжилд гэж бидний хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж тэнд байгаа одоо оюутнууд, тэнд байгаа аспирантууд ийм одоо сэдвтэй. Жилийн хувьд бол мэдээж энэ чинь сэдвээ зөв болсон байна гэж би нэгдүгээр хэлье. Ягаад гэвэл дэлхийн нийтийн одоо хямрал байна. Түүний нөлөө Монголд байгааг бид бүхэн дөрвөл ярьж байна. Нэгд хоёрдугаар 4 сарын одоо 23-нд тэргүүлэх 20 орны төр засгийн тэргүүн, сангийн сайд, Төв банкны даргамар Лондонд хуран цуглаж энэ хямралаас дэлхийг яаж гаргах вэ? Түүний дотор одоо Монгол хөгжиж байгаа орнуудыг яаж гаргах вэ? Яаж туслах вэ гэдэг чиглэлээр томоохон чуулга уулзалт болох юм. За тэндээс том олон шийдвэрүүд гарна. Тэгэхээр одоо манай тэнд оролцож байгаа хүмүүс тэнд гарсан шийдвэрт ойрхон газар ийм орол болж байгаа юм байна. Тэгэхээр их юм одоо тэндээс олж авч бидэндээ мэдээлэх байхаа гэж найдаж байна. За хоёрт нь түүх соёлын зүйл байна. Тэгэхээр Британи, Монгол хоёр бас аль дээр үед бас эзэн гүрэн байсан болохоор бас бие биендээ нэлээд хайртай. Бас биднийгээ сайн яваасаа гэж британчууд харддаг юм. Тэгээ бид бас уг нь итгэлийн биелүүлээд гайгүй шиг явах гэж оролддог юм аа. Ийм л юм л да. За баярлалаа. Тэгэхээр дараагийн асуултаа Бөмбөчрөөс асууя. Та бол одоо энэ хөө чуулганд бас өөрийнхөө мэлтгэлээр оролцож тухайн үед бас сонин одоо сэдвийг хөндөж Монгол турхтнуудын хузээний асуудлаар нэлээд далаацтай асуудал хөндөж тавьсан. Энэ мөрөөрчмөн олон залуус замнаж байгаа гэж сонссон. Тэгэхээр тухайн үед оролцсон илтгэлийнхаа талаар болоод чуулганы талаар өөрийн бодлоо хуваалцгаа. За баярлалаа. Юуны өмнө телевиз үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. 2006 онд
чуулга уулзалтын 2 дахь удаагийн тохиолдол байсан. Тэгээд тэрэнд би нэг илтгэл тавьж хилцүүлэх тийм завшаан тохиосон юм аа. Тэгээд илтгэлийн маань нэр хайлж байгаа дээд Монгол. За дидх нэр нь гэвэл одоо монголчуудын танин мэдхүү ба нийгэм соёлын антропологийн ач холбогдол гэсэн. Тэгээд би энэ илтгэлээр нэг 3 одоо зүйлийг ярих гэж бодсон. Үнэн дээр тухайн үед энэ илтгэл маань хүмүүсийн сэтгэлд тэгж хүрнэ гэж би бодоогүй, тооцоолоогүй байсан. Яг өөрийнхөө дотор бодогж исэн олон жил бас санаанд байсан тэр зүйлээ илтгэл болгож хилцүүлсэн. Нэгд нь бол юу вэ гэхээр дээд Монгол гэж энэ Монгол уг шатнууд байна. Одоо энэ хөхнөр төвдөө өндөрлөгт байдаг. Сүүлийн үед телевизээр олон нийтийн одоо мэдээллийн хэрэгсэл нэрлийн яригдах боллоо. Бас хүмүүс нэг бол мэддэг болчихсон байна. За нөгөөх нь бол ерөнхийдөө бидний олон нийтийн монголчуудын ялангуяа Монголд амьдарч байгаа монголчуудын танин мэддэг асуудлын талаар бид юуг мэддэг үлээ, бас юуг мэддэггүй үлээ, бас мэддэггүй мөртлөө бид нэр мэддэг юм шиг харагдаад одоо зан гаргаад байдаг. Үүндээ заримдаа бидний танин мэддэг бас буруу алдаатай энэ юм байдаг. Тэр талыг би бас хөндөж өгүүлье гэж бодсон. За гурав дахь нь бол би өөрөө нийгмийн антропологийн чиглэлээр тухайн цагт Кембриж их сургуулийн докторантурт байсан, төгсөх жил байсан. Тэгээд нийгэм соёлын антрополог гэдэг маань Монгол төдийгүй ерөнхийдөө дэлхийн олон улсуудад тийм их төвж дэлгэрээд танигдчихсан, ялангуяа олон нийтийн дунд танигдчихсан тийм шинжлэх ухааны салбар биш. Ялангуяа Монголд. Тийм учраас би ерөнхийдөө нийгэм соёлын антрополог гэдэг энэ салбарыг юу хийдэг юм бэ? Ямар ач холбогдолтой юм бэ? Тэрийг нь бас одоо илтгэлдээ одоо сонсогчдод, уншигчдод танилцуулж өгөх гэсэн ийм 3 зорилготой байсан. Тэгээд дээд монголчуудын хувьд бол би тэнд анх 2003 оны өвөл 2002 онд энэ төр анх очижсэн санагдаж байна. Тэрнээсээ хойш ерөнхийдөө жил гаруй хугацаагаар суурин судалгаа хийсэн. Тэр маань бол яг хуу Кембриж их сургуульд миний хамгаалсан докторийн ажлын одоо гол судалгааны ажил байсан. Тэрэн дээрээ үндэслээд ерөнхийдөө би тэр хайлж байгаа дээд Монгол гэж энэ нийтлээ өгүүлээ бичсэн байгаа. За ерөнхийдөө өгүүллийн маань гол агуулга бол юу вэ гэхээр тэр дээд Монгол гэж тэнд нэг хэсэг улсууд байна. Энэ бол дэлхийд даяар одоо тархсан түүхийн янз бүрийн уюудад энэ тэнд үлдчихсэн янз бүрийн хувь зохиолоор очихсон. Тэгээд одоо хүртэл тодорхой хэмжээгээр одоо соёлоо уламжлуулад, залгуулад Монгол гэдгээрээ бахархаад аж төрж яваа улсуудын нэгэн төлөөлөл болгож дээд Монголыг авч ирсэн байна. Нэгэнтээ үндэсний угсаатны цөөнх байгаа гэдэг утгаараа одоо соёл нь ямагт одоо гадны буюу нөлөөлөх нөгөө том соёлдоо автах, уусах, авгүй болох гэсэн одоо томоохон соёлын нэг ёсны одоо тэмцэл дунд одоо гал халуун тэмцэл дунд гэж хэлмээр аж төрж байгаа тэр хүмүүсийн талаар өгүүлье гэж үзсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо манайд нийгэм сүүлийн үед ч гэждээ эртнээсээ байсан одоо ялангуяа 90-ад нас хойш нэлээд хүчтэй болсон нэг өнцгөх үзлийн тухай асуудал байна шүү дээ. Тэрийг би бол ерөнхийдөө тавьж өгөхийг оролдсон юм. Яг илтгэлдээ бол өнцгөх үзэл гэж нэрлэж исэн юм биш. Гэхдээ миний хэлэх гэсэн санаа бол юу гэхээр бид нар өнцгөх үзэлгээ яриад байдаг. Монгол устж гин, Монгол соёл маань үгүй болж гин гэж их ярьдаг тийм ээ. Тэгэхээр тэрнээс илүү Монголд учирч байгаагаас илүүтэй Монголын гадна байгаа монголчуудад ямар байдалтай тохиолдож байна гэдгийг одоо төрслөж, тайлбарлаж мэдээлэл болгож хүргэсэн юм байна л да. Тэгээд би энэ тач нармыг ашиглаад бас нэг хэлэх үг байна. Юу гэхээр яг тэр илтгэлийг тавьсны дараа надад дараа нь цахим мөртөө гэж одоо манай Британд дахь монголчуудын одоо ихээхэн ордог. Одоо бол ерөнхийдөө Британд гэхгүй хаа газрын монголчууд нэлээд ордог нэлээд том вебсайт байгаа. Тэнд бидний илтгэлийг тавьсан байсан. Тэрний дараа миний мэйлийн хаягийг тэнд дотор тавьчихсан байхад өдөрт нэг 10-аас доош мэйл надад ирдэг байсан. Голдуу талархсан, баярлсан, цаашаасан тийм агуулгатай мэйлүүд байсан. Би чадах хатгаараа хариу биччихсэн тухайн цагта. Тэрнээс хойш ч гэсэн одоо янз бүрийн вебсайтнуудад тавигдаад их мэйл ирдэг байсан. Тэгээд би одоо юу гэж хэлмээр нөхөө тэр над мэйл бичсэн миний өгүүллийг таашаан уншсан, санал бодлоо солилцсон бүх улсуудад баярлалаа гэж хэлмээр байна. Зарим улсуудад нь би хариу бичиж амжаагүй бах. Тэгвэл одоо хүлцэл өчөж уушлаарай гэж хэлмээр байна. Би эндээс нэг юмыг ойлгож авсан юм л да. Урд нь бол яг оюутан байхад завгүй тэр болгон интернетээр ороод юу болж ин яаж ин гэдэг юугүй байлаа л да. Тэгээд энэ чуулга уулзалт маань бол зөвхөн би өөрийнхөө жишээнээс бодоод үзэхэд одоо маш их ач холбогдолтой байдаг юм байна гэдгийг би ойлгосон.
Юу гэхээр би урд нь бас эрдэмийн ажил хийгээд олон өгүүлэл эрдэмтгэлгээний бүтээлүүд хэвлүүлж исэн. Гэтэл миний өгүүллийг тэгж мянган хүн уншижсэн тохиолдол бол одоо би энээс өөрөөр бол хэлж мэдэхгүй байна. Өөрөөр хэлэх юм бол энэ юг харуулж ийнэ гэхээр одоо энэ нэг энэ чуулга уулзалтын маань очоод бүгд хоёрт одоо юу гэдгийг захин мөртөө холбоо юм уу захин мөртөөгийн вебсайтанд одоо тавьж өгснөөр энэ 21-р зууны одоо мэдээллийн технологийн энэ үед сайн тархдаг юм байна. Манай залуучууд ч гэсэн үнэхээр интернетийг сайн ашиглаж их юм уншдаг болсон юм байна. Мөн их юм ойлгодог, их ухаалаг мэдлэг боловсролтой болсон юм байна гэж одоо надад ойлголт төрж ирсэн л дөө. Тэгэхээр энэ үйл ажиллагаа ерөнхийдөө бол цаашид улам мөрөгжүүлж ингэж явбал их зүгээр юм шиг байна. Миний оролцох үед бол 2006 он байсан. Тэрнээс хойш одоо харахад бол дотроо салбар хуралдаануудтай болчихсон байна. Эрдэм шинжилгээ болоо зохион байгуулалтын чанарын маш олон ахиц гарсан харагдаж байна. Тэгэхээр хажимдаа ч гэсэн одоо энэ үйл ажиллагаа тасалдуулахгүй явж бидний бас нэг зорддог юм байгаа. Монголчууд одоо өмнө нь ч вэ одоо ч вэ дэлхийн маш олон оронд дарахсан, ажилдаг, сурдаг. Тэгэхээр энийгээ бас оюуны хувьд монголчуудаа интернетээр ядаж холбоотой байлгаж бие бинийгээ дэмжиж үг хүлээ сонсож явах нь одоо их ач холбогдолтой юм байна. Тэгэхээр одоо манай энэ Британд монголчуудын холбооны зохион байгуулж байгаа чуулга уулзалт тэгээд түүнд маш их одоо тусламж өгдөг болдог. Ялангуяа мэдээллийг тархах үргийг сайн гүйцэтгэдэг. Тэгэхээр захин мөртөө вебсайт тэднийхэнд одоо баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Тэгэхээр гурав дахь зочноос сэтгэлийн сонсъё. Та бол одоо өөрөө мөн илтгэл тавьж, нэлээд сонирхолтой тухай үед илтгэл тавьж бас тэрүүн байрыг эзэлж байсан. Тэрнээс гадна төрөөчийн чуулгануудыг зохион байгуулалтад одоо гараа бие оролцож сэтгэл гаргаж байсан гэж одоо Монгол дахь монголчуудын холбооноос таныг одоо нэр зааж тэмдэглэж байсан. Тэгэхээр тэр сэтгэлдлүүдээс үзэгчтэйгээ оролцгоо. За баярлалаа. Бас үүний өмнө телевиз үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За 2005 онд анх Монгол Улсын элчин сайдын яам Их Британд дахь монголчуудын холбоо гэж нийлээд энэ чуулга уулзалтыг эхлүүлэхэд би авилгал ба төрийн түшээд нэртэй ийм илтгэлээр оролцоод за тэгээд эхнийхэн байсан да тэгээд хүмүүс нэг юм тарааж өгөөд тэгээд тэргээр нь хүмүүс үнэлгээ өгөөд тэргээр нь байр эзлэсээ тэгээд дараагийнхаас нь болцсон бас энэ чуулганы маань одоо зорилго ач холбогдол эднэрт нэг нийцэхгүй нэг нь байр эзлүүлээд энэ дэрэг болсон. За тэрэн дээр яхад тэгээд миний хүмүүсийг жоох инээлгсэндээ ч юм уу нэгдүгээрээр нь шалгарсан. За тэгээд тэр үед тавьсан одоо гол юм байна. Ердөө л одооны яригадаад байгаа одоо ч хүн болгонд ярьж байна одоо илэрхий болчлын авилгал гэдэг тал дээр ер нь төрийн түшээд маань одоо авилгалтай байвал ер нь ямар үеийн гэдгийг за тэр гадны тэр уншиж мэдсэн сурч мэдсэн зүйлээс гадна бас манай нөгөө хүн болгоны мэддэг үгүй шүү дээ хизаа Чингисийн гэлсэн гэрээ засад бие засад гэрээ засад төрөө зас гэж тэг энэтэй нэг холбоод нэг хэдэн удаа хэлсэн юм ба. За тэгээд тэрнээс хойш дараагийнхт нь бас оролцсон. Дараагийнхт нь би монголчуудын өрсөлдөхүүн давуу тал гэдэг сэдвээр бас оролцсон. Тэгэхэд бөм учрын нийтлэл одуулж байгаа хэл дээ тэр үед. Тэгээд тэрнээс хойш бол яасан тэр их дэмжиж тэр юу зохион байгуулах үйл ажиллагаанд нь чадчих нэгээр тэнд байсан. Би гэхдээ яг тийм гардан зохион байгуулагч биш л дээ. Гардан зохион байгуулсан өөр хүмүүс аа ер нь тэгэл арт талд нь бол яажсэн. За ер нь эндээс ингээ харж яхад одоо энэ жил 5 дахь удаага зохион байгуулах гэж байна. Тэгээд ингээ харж яхад нэг онцлог харагдаад байгаа юм байна. Тэр чуулга уулзалт бол зүгээр нэг Британд байгаа монголчууд очиод нэг чөлөө цагаараа яриад суудаг биш. Арай нэг миний бодлоор бол нэг тийм оюунлаг ч юм уу гэгэнлэр аюу тийм нэг бол тэнд хүмүүс сурсан хүмүүс нэг одоо манайхны нэг одоо нэг үлэг болцсон нэг сонин дээр нэг юмаа тавьж гаргаа ч юм уу тий нэг тиймэрхүү зорилготой биш. Тэнд сурч мэдсэн юм одоо Монгол улс одоо эх орныхоо хөгжид ямар нөлөөтэй байна тий ер нь өөрсдийнхнүү дээр харахад ер нь юу харагдаад байна гэдгийг биеиндээ хуваалцж ярьждаг санаа оногоо ярилцдаг. Тийм болохоор ер нь их тийм халуун дулаан уур амьсгалтай их тийм хүмүүсийн ас тавьж байгаа асуулт нь ч гэсэн их өрнөө их тийм сайхан болдгоо л доо. Тий. Тэгээд одоо энэ удаагийн чуулга бол одоо сая хүмүүсийн гэснээр бүр одоо бүр хоёр дэд сэдэд хуваагдаад нэг нь тэр одоо хямралын одоо Монголд үзүүлж байгаа нөлөөлөл тэр хямралаас даван гарах арга замын тухай гэдэг нөгөөх нь бол